Зохиолч Цэрэн тулгын Хүмбаяр. Вайлис зохиогдсны 110 жилийн ойд зориулав. Манжуурын толгод. Японы эзэн хааны армийн генерал Такаяма атомын бомбогдлолтод үнсэн товрог болсон Хирошимагийн дээгүүр эргүүлэн онгоцоор нисэж явлаа. Байшин барилгууд нь балгас болж хуухлагдсан, арьс нь зумарч унссан, үе мөчн санжиж махан тасарч хайлаад ясан гарчихсан, эрэмдэг зэрэмдэг хүний хүүр эн тэндгүй хөглөрч харахын аргагүй нүд халтарна. Хирошимагийн хүүр шатаадаг газар мэт үнсэн нормон дээгүүр нисч явахдаа Такаямагийн сэтгэл санаа тамтаггүй гутралд автаж бид хэний төлөө байлдсан юм бэ? Эзэн хааны төлөө гэх. Гэвч яах гэж? Ард түмнээ тамийн галд шатаах гэж юу? Өөрийнхөө цуснд хахна гэх чинь биш үү? Хэмээн шимшрэн бодоод нүдэн анлаа. Ингэхэд Оросын цэргийн салааны баг даргын зохиосон өнөөхөл Манжуурын толгойд хэмээх хөгжмийн эмгэнэлт дуу зүрхийг нь бацлав. ертөнцийн цорын ганц аялгау мэд зүрхэнд нь мөнхрөн хадагдсан энэ вайлс дотоод сэтгэлд нь өрнөх ялалтын ч бай ялагдлын ч бай ямар нэгэн гинтийн зочролд орох тоолонд зовлон жаргалынхын мэдрэмжийг элтэд хурцлан өөрөөр өнгөөр асгарч бие сэтгэлийг нь өдөөн хямруулдаг юм. Үүнийг үг хэлээр хэнэгний ой тойнд ортол төгс төгөлдөр тайлбарлах ямар ч боломжгүй гадаад орчны тоо томшгүй элдв шуугааныг хүний дотоод ертөнцид нэвтрүүлэхдээ урам зориг ирч хүчийг хязгааргүй өндөр төрөгдгийнхөн адил сүрэл хагцлын мэдрэмжийг уран сэтгэмжээр хурцлахтаа хүний сэтгэл зүрхийг ёроолгүй ангал шиддэг нууцлаг шидтэй ажээ. Энийг мэдрэх бүрдээ энэ аялгау Такаямад амьдралын утга учирыг таниулах амин чухал хэрэгцээж болсон юм шиг санагддаг. Миний хойноос хэмээн Орос Японоор хашгирах дун аратан мэд арцалтан тэмцэлдэж ам мөрсөн бүлэлцэж асгаран усах ариун цус дайны өтгөн хар утаа бүрхэг тэнгэр түнэр харанхуй ус шархацсан цэргүүдэн ам тэмцсэн ёолон тэдний баргар царай нүдэнд үзэгдэж чихэнд нь хадам. Одоо бүр байдлаа цэргүүдийн төдийгүй жирийн ард иргэд нялх хүүхдүүдийнх нь хинд хэрэгтэй гэж хинд химэн халаглан Такаяма толгоогон гатглаа. Такаяма Оросын нийслэл Петроград хотод усан цэргийн академи төгсөж ирээд л ахмадын мөрдөс зүүж 25 настайдаа Тэнгисийн дайны төлөвлөгөө боловсруулж эзэн хааны аримд зүтгэсэн нэг юм. Тэрээр хамгийн анх Порт Артурд болсон Орос Японы дайнд оролцож Шар тэнгисийн түрлэгт алдарт Балтийн тэнгисийн усан флотыг бутнэрхсэн гарамгай амжилтаар эзэн хааны одон хүртсэн нэг юм. Ингэхдээ аль дундад зууны үед Япон тэнгисийн эрэг хан улсын хил хязгаарыг 100 гаруй жил түүвэсэн Японы далайн дээрэмчдийн таагдашгүй мэхийг хэрэгэлсэн нь соёлтой хэмээх Европын дайнчдын төсөөлөөгүй аргаар ялалт байгуулсан. Нева мөрний жавард ачхинсан хүүтэн үйл. Оросын цагаан хааны армийн генералын үдсэглэн тохин Светланаг тэврэн засан дээр чаргаар гулгаж эрчээр шунган салхи зүссээр уулын хормой түрхэд бүсгүй баярлан хашгирсан дуу чаргаа модны хожууд тээглэн онхолдоход нь хоёул давхралдан үнсэн нь одоо ч сэтгэлд нь тодхон байдаг. Энэ үед Светланагийн хэмжээлшгүй хайрын гэрэл цацраах цэв цэнхэр нүдийг нь ширтгэхдээ Такаяма түүний дачаангуй нэмсгэлсэн улаахан уруулыг үнсэхгүй байж тэсэргүй билээ. Цасан шуурга нүдэж таснас хийсэн хүүтэн шүн тийшэнд хуурай түлээ дөрүлцтэл ассан дэм буудлын бүдэгхэн гэрэлтэй жижиг өрөөний буудан дээр тавиралдан унахад
Светланагийн тогтож ядсан сэтгэл догдлыг нь нууж чадаагүй уруулын жичиргээ Дакаямагийн хурууны өндгөнд тэмтэрхсэн. Анх удаа эр хүний ширүүн гарт базуулан ичимдгэн хөндүүлэхдээ эмзэглэж зөөлөн дуу алдсан Орос охины гал шатсан халуун биеийн элчийг хоромхонч мартаагүй. Оросын хааны дэлхийд алдартай өвлийн ордны шил толь болор сондор болсон тансаг танхимд дээд зиндааны офицеруудын үдэшлэг дээр дүрмд хувцсныхаа бүс хормоог засаж биеэн зэхлээд залуухан даргын өөртөө ихтгэлтэй сэвэлсэн цоглог алхаагаар олны дундуур шийдэмгээ явж Светланагийн өмнө очин ёслож бүжиг тураад сүү тавьсан залуугийнхэн нүдэн дээр Мендельсоны маршийн аянд салхи татуулан эргэлдэж билээ. Тэнд очисон Оросын язгууртан охид бүсгүйчүүд офицер ноёд тэр хоёрын бүжиглэхийг нүд салгалгүй шагшин харж бүг мэдэрсэндээ хөөрсөн Светлана та үнэхээр гайхалтай самур юм аа. Би Япон хүнийг ингэж бүжиглэн чинээ төсөөлөөчгүй юм байна. Яадаг ч юм билээ дээ таныг химэн тастас инээж асан цээжинд нь хатна. Хажууханд хэн нэгний Светлана ухаангад урлаж дээ хөөрхий. Хүлэн хөнгөн сэтгэлэн дэврэн байх чинь юу л болдог болдоо. Гэх атаархангуу дуу чихнийхний үзүүрийг шүргээд өнгөрсөн. Ингээд бүжиг дуусахад Светланаг зогсож байсан байранд нь хөргөж өгөх зур бүсгүй. Манай 2 дугаар Александр хаан Орос Туркийн дайнд цэргүүдэн гаргаж өгөхдөө дайнд явахдаа цэргүүд хормонд явж байгаа мэт аз жаргалтай байх ёстой гэж хэлсэн юм гэлээ. Тэгээд хормын энэ цоглог аялгауг хасхийн хорооны цэргийн марш болгон албан ёсоор зарласан гэдгийг. Та дайнд хормлох гэж байгаа мэт дурлалт ханхүү шиг явж чадах уу? Хэмээн асуугаад өгөөтэй нэмсэглэж намжиртай наргагүй дахмаа нугалсхийн ёслоод үлдчихвээ. Дакаяма энэ авцалтаагүй хачин жигтэй явдлыг гайхахтан ямар ч хариулт өгч чадаагүй. Петербургт хамт сурж асан Дашима анд нь Порт Артурт анхны хөлөг онгоц байлдааны даалгавар гүйцэтгэж яваад дэлбэрэхэд онгоцноос нь гарч амжилгүй осолцсон. Оросууд Дашимаг цэргүүдтэй хамт өөрсдийнхөө үнэн алдартны шашны заншлаар булшин дээр нь загалмаа мод босгон оршуулж, загалмаалан мөрөгцгөөж, ёслын буудлага хийж байхыг Дакаяма алсаас дурамдан харж байсан юм. Намайг ч ихсэн ингэх болов гэж яагаад ч юм тэр үед бодож үлээ. Тэр тулгаанаас ганцхан хоногийн өмнө Дашима хоёулахна ярих юм байна гэд онгоцны давцсан дээр хамт гарч Оросын усан онгоцнуудын зүг харж уруулан өмөлцсхийн зогсоод өнөө шөнө чи бид нэг бүрээнд унаар сэрж нэг тогооноос хоол идэж нэг тугийн дор мөр зэрэгцэн жагсаж нэг багшаар хичээл заалгаж орь залуу насны хам баяр баясгалан зовлон жаргалыг хуваалцж явсан нөхдөдтэйгөн халз тулаанд орно. Чамд ямар санагдаж байна да гэж шүүр салдан өгүүлэхэд Дакаяма одоо яа гэх вэ? Тэд Орос, бид Япон хүмүүс. Тэд эх орныхон төлөө, бид ч эх орныхон төлөө. Тэд ч эзэн хааныхон төлөө, бид ч эзэн хааныхон төлөө тулгалтахаас яах вэ? Чи бид нар ч самараа шүү дээ гэд мөрийг налгадахад нүд дүүрэн гунигтай мушид зогссон Дашимагаан байн дурсдаг билээ. Хайртай бүсгүй Светланагийн сүүлчийн захиа буюу ард нь энэ зургийг ахуулахтан анхны учрлан бодож байсан юм. Нэрээ шүү. Гэхдээ би айж байна. Орос Япон хоёр байлдах юмгийг сонслоо. Чиний өмнөөс, аавынхаа өмнөөс, эх орныхон өмнөөс айж байна. Үрд чиний Светлана хэмээн Оросоор хичээнгүүлэн бичсэн эрхлэнгүй инээмсэглсэн бүсгүйн гэрэл зургийг Дакаяма зүрхэн тушаа халаасандан нандингэн хадгалж, зав зайгаараа үе гаргаж үзэн гэгэн саруул дурсамжиндан омбодог байлаа. Гэвч тэрээр найзыгаа өнгөрсний дараах тулаанд орохдоо онгоцны давцсан дээр бүсгүйн хөргийг гарган сүүлчийн удаа харж, зургийн ардах бичгийг нь бас сүүлчийн удаа уншаад энэ захиаг Нева мөрний эрэг дээр умрын хүүтэн өвөл хоёр алгандан атхан бүлээн амьсгалаараа дулаацуулан үнсэж байсан тэр турхан цагаан гараар бичсэндээ гэж хормхон зур бодоод
зориг шулуудан шар мөрний цэлэлтсэн усанд хөвүүлж орхисон юм. Бүсгүй гэрэл тунгалаг царайг давлгаа зохин давилзуулсаар холын холд авч одоход Дакаяма уртаар санаалцснаа цэргүүд рүүгэн огцон мэргэж галлаад химэн тушаасан. Дакаямагийн хөлгийн давцсан дээрээс хөнгөн полиматын он холбосон угсраагаал Орос цэргүүдийг хадуур ширвүүлсэн өвс мэт эгнээгээр нь хяргаж унагахад яг өнөөдрийн шиг хүрлгэр царайлан уруулаанд цус шүүртэл тасцууж онгоцны давцангийн хажлагнаас гараам бадаартал зууч зогссон билээ. Түүний амьдрал ухаан орсон цагаасаа л дайн байлдаантай холбогдож ирсэн юм. Эцэг нь Эдогийн үеийн нэртэй самурай байлаа. Тэр үеийн самурайн дайнч гэхээсээ илүү ёс суртахуун эрдэм ухааныг шүтэн дээдэлсэн төрийн хар хүн байсан юм. Түүгээс зогсохгүй улсын жинхэнэ засаглалыг эзэн хаан биш шоогүн хэмээгч самурай нар барьдаг байлаа. Самурайн хамгийн гол бахархал бол өндөр дэг жаяг, эр хүний амлалт, ноён нуруу, үнэнч туйлбартай зан суртахуй. Самурайн гэр бүл бол хааны дараа хүндлэгдэх нэр төртэй удам мухсаа сайтай хүмүүс. Ялангуяа Дакаямагийн эцэг, түүний өвөг эцэг, Илэнз эцэг, Эдогийн үед шоогүний толгойлогч, үлгэр домог болсон самурай нар байлаа. Харин Мэйжигийн үе эхлэхэд хаан жинхэнэ ёсоор эрхэн эдэлж 200 гаруй жил хөмөрсөн тогоондор бүгсэн Япон орны түгжээтэй хаалга цонхыг гадаад ертөнцид сэлийдэл нээж өгсөн юм. Ингээд л барууны хөгжил дэвшил хормоодон чирэгдсэн хог новштойгон сад тавин уярын ус шиг давлгаалan орж иржээ. Эрэхтэн хамгийн түрүүнд цэрэг дайны цоошин дүрм журмыг самурайн сэлэнтэй жишгэн аргагүй аимшигт зэр зэвсэгтэй дагуулсан юм. Эзэн хааны армийг Францын цэргийн зохион байгуулалтыг сармагчин шиг дуурайн язгууртан, тариачин, загасчин, ажилчин зэрэг янз бүрийн давхаргын насан турсан эр хүн бүрийг заавал цэргийн алба хаах хууль гаргав. Самурайн урт хормоотой кимоногийн оронд нэгэн жигд өрөндийн хөсрийн ногоон өнгөтэй өмд самц өмсүүлж самурайн домогт сэлмиг орчин үеийн галт зэвсгээр сольсон юм. Самурай нар ноён суудлаасан хохорсноор барахгүй өөрсдөөс нь доогуур зиндааны тариачидтай цэргийн албанд зүтгэх болсонд бүурч дургуун хурж өрөндийн хэм маягтай эвлэршгүй дайн зарлав. Тиймээс 1877 онд Сайга Дакамарыгоор удирдуулсан самурайчууд Даканаас сэлмээ эргүүлэн нэр төр эрх мэдлийнхээ төлөө өөрөөсөө хэд давуу хүчтэй галт зэвсэг бүхий эзэн хааны аримтай эрэгчин эмэгчнээ үзэлцсэн юм. Олон самурай бууж өгч Сайгод үнэнч 40 самурай үлдсэний нэг нь Дакаямагийн эцэг. Тэд эцсийн тусал цусаан дуустал тулалджээ. Самурайн эр зөргийн илэрхийлэл болгон ар нуруундаа шивүүлсэн кой загсны дүрсийг полимантын галаар уул мөргүй болтол шүршиж хэдэн 10 сум цээжиндийн шигэн шүүрэн шанаг болсон байсан гэж хожим ээж нь нулимс унхан дурсаж билээ. Хэдийгээр улсын шинэ хуулийг эсэргүүцэн тэмцсэн ч самурайн тавиландаа үнэнчээр дууссан тэднийг Япон хүний яс цусанд нь шингэсэн хэдэн 100 жилийн уламжлалт ёсыг хүндэтгэн ном журмын дагуу ёслол төгөлдөр оршуулсан билээ. Тэр үед Дакаямагийн их ор залуугаар ойж хүрээгүй хүүгийн тэврэн нөхрийнхөө шарил дээр гашуудан бүгдийг зогсохдоо хүүгийн өөрийнх нь нэр төр хүч чадлыг залгамжилсан жинхэнэ самурай болгож хүмүүжүүлнэ гэдгийг андгаалсан. Тэрч тангаргаараа Дакаямаг шин засгийн самурайн замд хөтлөн оруулсан юм. Самурайн эхнэрүүдэд ч мөн өөрсдийгөө эгүүтгэх жига хэмээх тустай арга байсан. Нөхөр нь харакира үйлдсэн эсвэл дайснуудтай олзлогдох гарцаагүй болсон тохиолдолд үнийг гүйцэтгэв. Дакаямагийн ээж жигаг өчүүхэн жиргэлцгүй хийж чадах байлаа. Гэвч нөхөр нь харакирач үлдээгүй, дайсандаа ч олзлогдоогүй тулааны талбарт баатарлагаар амьэрссэн учраас ингэх шаардлага гараагүй. Ийхүү Дакаяма эцгийнхээ амьсгалаан дасартал дэрсэлдсэн эзэн хааны аримд хүчин зүтгэхдээ самурайн ёсыг алдахгүй дагах нь амьдралынх нь гол утга учир болсон юм. Порт Артурыг өөрийн болгож авсан
Япон цэргийн дарга нар Магнан хагартлан баярлаж "Япон улс манд тугай, эзэн хаан манд тугай" хэмээн хоолоо нийлүүлэн хашгирч хундаг өргөцгөн "Гамбай гамбай" хэмээн хундагтай Сакигаан ёроолын гартал дугтарч асан үед Дакаяма хурандаа цолтой байлаа. Харин тэрээр бусадтай хундаг тулгасан ч сэтгэл хөдлөх юм огт байсангүй. Энэ тэмдгүү Орос Японы шархацсан цэргүүдийн амь тэмцэн орилдож, зарим нь тэнгэр бурхныг дуудан аврал ирж, зарим нь хэн нэгнийг хараан зүхэж, ам гол нь дасарч өгөхгүй дарчилж, шар тэнгис улаан тэнгис болтлон цусаар давлгаалсан нь Орос дайчин нөхдийнхөө зогцсыг үүрэн буцаж явна. Оросын Макшаны явган цэргийн хорооныхон бүслэлтэнд захирагчаан алуулсны дараа баатарлаг марш тоглон дайжтай нь зоригжуулсаар бүслэлтийг сэтэлж гарсан Шатравын цэргийн үлээвэр хөгжимчид анх тулаанд ам өргөцсөн Япон цэргүүдийг оршуулж асан Орос цэргүүдийн дүр зураг ээлжилж үзэгдээд горьгүй байсан. 1907 онд Орос Япон улс энхийн гэрээ байгуулахад Орос хэлтэй Оросуудыг сайн мэддэг учраас Дакаяма оролцсон. Ингэж явхад хамт суралцаж асан одоо ихэнх нь байхгүй академийн сонсогчид хаа нэгтээ өөрийн хүлээн бэтгэрсэн эсвэл үзэн ядаж мартсан анхны хайрт бүсгүй байн санаанд нь орж байлаа. Хэлэлцээр дууссаны дараа бяцхан цайллага боллоо. Энэ үеэр урд нь огт сонсогдоогүй намуухан атлаа ширүүн өрнөлтөй вайлс үлээвэр хөгжимд игшгэлэхэд шамархан судсан чинэртэл тэлж луг зохлон хамаг биеийн шар ус босон бадаарч тийм гихэн аргагүйгээр сэтгэл зүрхийн эзэмдэж сулдайсан билээ. Энэ аялгуу ялдамхан гунгаар учирлан арга даадж байх шиг ертөнцийн жам ёсыг өөрийнх нь үзэж өнгөрүүлсэнийг сануулах төдийгүй идүүгээ үл төсөөлөгдөх хожмын тохиолыг тайлбарлаад ч байгаа юм шиг зарим үед өрнүүн бадрангуй цог жавхлангаар дуурсаж зарим үед төсвөрлөхийн аргагүй дачаад нь цурхирч ямар нэгэн ямиг дотроос нь дээш нь хөөргөж жахалцварын шахаадж байх шиг хамар тагнаар нь хорсон шархирахад өөрийн ирэхгүй хоёр нүдний нулимс нь бүрхэж байлаа. Тэр танхимд суугаагач умартан шаал өөр ертөнцид живэн орж амсаж ханаагүй янаг хайран шуналтаяа дурсан уйтгар давтсан юм. Дакаяма тэр алмааруулсан аялгауг сонсож дуусаад хажуугийнхаа хүнээс догдолж саарлцсан хоолоогоор "Энэ хэний бүтээл вэ?" гэж дэсэлгүй асуусанд тэр хүн Дакаямагийн өөдөөс гайхас хэн харснаа. Порт Артурт байлдаж явсан хөгжмийн салааны дарга Шатравын Макшаны хорооны дайчид Манжурын толгод дунд гэдэг вайлс гэж хэлв. Дакаяма Шатрав зүрхнийхээ нулимсыг нэрж бичсэн болоод хэмээн бодоход түүний оюутан цагийн дурсамж хормын маршин аялганд салхи татуулан бүтсэн амраг бүсгүй Светланаг нь санагдвал. Хайртай Орос бүсгүүрүүгийн юунд ч торолгүй гүгээд хүрхсэн гэх хүсэл нь туйлгүй оргилсон ч түүний гэрэл зураг сүүлчийн загтлыг өөрт нь дурлсан зүрх сэтгэлтэй нь хамт шарн бүрний урсгалд үүж орхисноо шимширэн дурсансан. Магадгүй энэ вайлсыг эмзэглэж, үүмэж, уймарсан юр бүсийн сэтгэл хөдлөлд автсан үедэн сонссноос шалтгаалan зүрхэнд нь хадагдсан байж болох юм гэж бодох болсон юм. Харин энэ аялгаунд сэтгэл зүрхийн олзлуулахаас өмнө тэр танхимоос гараад явчихсан байсан бол. Хожим нь Дакаяма шилэн дарсан ялалтанда бардамнан толгоо нэргэж дайны хинээрхэл давтахтан хүүгийн хар нилхаасан самууран ёсоор хүмүүжүүлж тавхан настаад нь эцгийнхээ сэлмэнд мөргүүлэн тангараг өргүүлж бяцхан зүрхийн цусд мөрөөдөлд автуулсан билээ. Учир нь өнгөрсөн олон дайнд Японы арим ялсны гол шалтгаан нь өрөндийн зэвсэгнээс дутахгүй Япон хүний цуснд нь нэвтсэн самуурайн мөн чанар уламжлалт ёс байлаа. Хөдөө нутгийн борогдуухан амьдралтай тариачин самуурайн хүүхдүүд хүртэл самуурайн гэрээс гаралтай гэдгээр нь бахархаж самуурайн ёс суртахуунаа өндөрт өргөн сэтгэл санаагаа төвлөрүүлэн чангатахын тулд ном дэлгэн эрдэмд шамдах болсон юм. Дакаяма хүүгээ өөрөөсөө ч илүү ухаалаг цэргийн эрдэмт төгс зориг төгөлдөр самурай болно гэдэгт
эргэлзээгүй. Тийм ч болох байлаа. Гэтэл ялагдашгүй хэмээгдсэн Японы арим Монголын хил рүү цөмрөн орж халахын голд анх удаа гутамшигтайгаар ялагдсан шившгэн дэлгэхэд хүүн дайны талбарт эцгийнхээ өмнө сөхөрч суугаад эх орныхон төлөө, эзэн хааныхаа төлөө самурайн ёсоор хэмээн хийрхэн хашгирч яахын зургүй бууныхаа жадаг суглан өчүүхэн жиргэлзээгүй гэдсэндээ шаан амаараа цус олгоод улан унсан юм. Энэ жад харакири хийхэд тун тохиромжтой. Учир нь бууны жад харакира үлдэж болдог таанто хэмээх богино хутгатай яг адилхан. Гидснийхээ зүүн хэсэгт жадаан зоож баруун тал руу хүчтэй татан огтлоход гидснээс нь цус алдсаар ам тавив. Ингэхдээ гол нь дасарч өгөхгүй таталдан түргэн дуусгаад өгөөч хэмээн гуйсан харцаар эцгэрүүгэн ширтсэн нүдний гал нь аажмаар унтарсаар толгоогоор газар шан онголдож үлээ. Такаяма дарчлан бүү хүүгийн хараад самсаан шархиран хоолоод нь нулимс тороход амьсгалаан төгжин төвөнхөн гүрэлзүүлэн цааш нь залглаа. Самуран эзэмшүүл зохих бүхий л чадвараас нэн жухал нь хамгийн түрүүнд өхлийг хүлээн авах сэтгэл зүйн хангалттай бэлтгэл юм. 18 хүрээгүй хүүгийнхээ аимшигт өхлийг харсан Такаямад дэлхий хөмрөх шиг болоход шаналл гаслангаар дүүрэн манжуурын толгод зүрхэнд нь зутгаж эмгэнэлт аялгуу эд эсэнд нь ярган хэсэг зур ухаан баларджээ. Хэн нэгэн генерала та зүгээрөө хэмээн түшиж авахд царай нь үгсэн мэд хувхаа цааж хүссэн генерал сэхий орж эн чин дайн шүү дээ. Би төмний хүүхдүүдийг мянгаар нь өхөл рүү дуудаагүй гэж юу? Хэмээн бодоод сурсан зангаран бодол санаагаа төвлөрүүлэн биеийн цэх болгосонсон. Энэ үед ч өнөөхөл манжуурын толгод хинэгнээс өршөөл ирэх наминчлал болон сэтгэлийнх нь гүнээс урсан уянгалахад өөрийн ирэхгүй хоёр гараан өөдөргөн нүдэн анжуулээ. Гэтэл дараа нь дарга цэргүүд генерал Такаямагийн хүүгийн үхлийг бахархан ярьцгааж баатарлаг явдлын амиж ишээ болгон дуурайцгааж эхлэв. Ахмад настай генерал офицерууд эмгэнэл илэрхийлэхээс илүү жинхэнэ самурай генералын хүүгийн үлгэр жишээг цэргүүдэд үзүүлж дайчин ирсэн зоргийг чангаллаа хэмээн чин сэтгэлээс баяр хүргэцгээснийг хувь заяаны давхархал гэхээс өөр юу гэж ойлгох вүлээ. Утаа унаарын алин болох нь ялгагдахгүй бүрхэг баргар тэнгэр нүргэн түнэр харанхуй шүн бүглүү холдох дэлбэрэлтийн бүдэг чимээ хаа нэгтээс хэн нэгэндээ өгч буй харанхуй тэнгэрийг зүссэн дохионы гэрэлт сум уурсан хуйлрах тэнгисийн давлгаа цэргүүдийн дүнсгэр царай тэдний туйлдж ядарсан алхаа шархтагсдын yoolon чарлаан зөөлөн гиншилт бие биелүүгэн араатмэд уулгалан дайрах алалдаан эцсийн мөчөн хүртэл ам гарах найдлаган дасраагүй цэрэг хөвгүүний ээждэн битсэн загтлын салхинд хийссэн дасархай нүдэнд нь ээлжлэн харагдаад байлаа. Тэр удирдлагын байрандаа буцаж ирэхэд өөдөөс нь жичгэнсэн гараар яаралтай захилгаан сарвахтан Оросууд бидэнд дайн зарлжээ гэх ахлагчийн царай сая үдсэн Хирошимагийн үхтлүүд шиг үнсэн саарал болсныг хараад л энэ дайнд ялагдана гэдгэн төвгүй мэдж байлаа. Ялагдлын гутамшигч ялагдлаас дор ялалтын гашуунэгч самурай эцгийн сүнсэн өршөөхгүй. Нанжинд болсон харгислыг хараад л ялж байгаа хэсэгтэн эргэлзэж эхэлсэн юм. Гэтэл хурандаа тэр үе олон цэргүүдийг бүгдийг нь болиулах ямар ч арга байсангүй. Учир нь цагаан захтаа үлдэхийг хүссэн Япон офицеруудын баг дарга цэргүүдийн энэ явдлыг урамшуулал мэтэр үегшүүлж буйн Такаямаг ганцаардуулж байлаа. Азар хүн тэр үед дөнгөж 16-тай. Цэрэг татагдаагүй учир Нанжинийн нүд халтрам овайгүй явдалд оролцоогүй. Ялалтандаа ирдсэн зянда дээгүр дарганаар энэ бүхнийг нүдэн балааж ихэнд үли орхиж эр хүнийг жаргаах урлагт ижилгүй төгс эрдэмт Гешогийн кимоногийн хормоодоор толгоогоо шургуулсан мансуурч дэлхийг эзэгнэгч мэт аашилж байхад Нанжины гудамжаар баг тушаалын дарганаар цэргүүд самурайн чадвараа шалгаж үнэнэ гэж насан туршаагүй хүүхэд
өвгөд хөгшөд эмэгтэйчүүдийг модонд хүлэн завчиж, эн тент нь бүлж цөлбөн элдэвлэн зовоож, нэг өдөрт хэдэн хүнийг сэлэм жадар хороодгорон бооцоо тавин өрсөлдөж, нялх огтыг ч ялгалгүй хүмүүн бусаар хүчирхийлэн хинийч ой тойнд багтамгүйгээр яргалан зэрлэгээр хөнөөхийг нүдэрэн үдсэн Такаямагийн гол нь харлаж, дотор нь муухаарн огүйдсэн зутгаж, самууран хуйлаар худал ярих, хараал хэлэх, муу үйл хийхийг хориглож, эд хөрөнгө баян тансаг байдлыг чигших ёстой. Зөв үйл амнаас ч илүү үнэтэй гэдэг яалаа. Миний бие ууланд газар дор хаанч байсан гэсэн эзний эрх ашигыг хамгаалах нь эрхэм үүрэг. Бид дайчны замаар замнаж үүрэг хариуцлах захирагдана гэсэн самууран тангараг яалаа. Эрхэм мариун бүхнээ нулимж өрхөх чинь ямар ёс вэ хэмээн дачаадан хашгирч билээ. Гэтэл хажууд нь зогссон нэг офицер хурандаа юунд ингэтлэн хашгирна вэ? Манай цэргүүдийн дайчин нөхдөн алдсан сэтгэлийн шарахыг дайсных нь цусал идгэн. Дайсантайхан ойлголцдог хэлээр нь ярьж байгаа юм биш үү гэж хээв нэг хэлээд бахан хансан затгалан харцаар харахад өөр нэг нь шунан шохооргосон нүдээр шүлэнгтэн ширтэж байхыг үзээд хэлэх үг олдохгүй дэмийл аман ангалцсан гацсан. Энэ бол зөвхөн дайсандан үлдэж байгаа харгислал биш. Хүн дөрхөн гэж амьд хүн яргалж таашаал авдаг гаж сонирхол нь зуршил болж үг ойлгохдоо та нарын судсаар самууран цусны оронд хүн чанараа алдан ялзарсан ёс зүйн эдээ бэр урсаж байгаа биш үү хэмээн эмгэнэн халгалахаас өөр мэх байсангүй. Энэ үед ёс суртахууны далд дөгшүүр битүүхэн мэдрэгдэж зүрхийн тогшоход Оросуудын найзыг нь хүндэтгэлтэйгээр оршуулж байсан дүр зураг бүрж тод үзэгдэн түүний оронд би байх минь яалаа. Би байж болох л байсан шүү дээ хэмээн орь залуугаран амиан алдсан нөхрийнхөө үхэлд анх удаа атаархаж билээ. Тэрээр жижигүүрийн офицерт захилгаан утсыг буцааж өгөөд удирдлагын байрыг орхиж гарахтаа ганц ч үг хэлсэнгүй. Цээжийн хүндүрлэл дарсан хүнд бодолдон эзлэгдэн гэртэн ирээд хов тавилангаар нь хитрхи хоржоондоо тоглосон амьдралынхан хилэнцэд өдрүүдийг дуусгахаар шийдлээ. Түүний эцгийн ишин дээрээ Самура Такаяма 12,545 гэсэн сэлбэртэй алтан боронзон хуйтай катана хэмээх ган сэлэм, гэр бүл удам судрынхын бахархал бэлэг тэмдгийн шүтэн болон ханандан хүндэтгэлтэйгээр өлгөөтэй байх болов. Хүн хүссэн хэлбрээрээ үхлэн сонгож чадна гэдэг ховорхон хур заяа. Такаяма самурайн гүн нарийн ёсыг ягштал дагаж, сахал үсээн засаж, усанд орж, цэвэр ариуны бэлэгдэл цагаан ховд сүмсэж, Шинто сүмийн гадна талын цэцэрлэгт олбог дэвсэж, түүний өмнө явган өр засаж, дээр нь гүцтэй саке нэг хундаг, гэрээсэл бичиг цаас, үзэг өрөөд, эцэст нь эцгийн сэлмийг шүтээний байрнаас нь хоёр гардан авч адис хүртээд олбог дээр сууж, хуйнаас нь суглан өмнөө тавилаа. Сэлэмний толинд түүний үрчлээ суусан өргөн дух, шийдэмгий царай, итгэлтэйгээр чанга жимийсэн уруул нь харагдахад тэрээр үхлэн илэрхийлэн сакенаас 4 балгыг хүртэв. Самура өөрийгөө игүүтгэхийн өмнө заавал гэрээслэл бичиж үлдээх ёстой. Такаяма үзэг цаасыг авч хэсэг хорон болсноо идэх идэлхээр дутаагүйч үзэж амссан зовлон зүдүүртэн ядарч бөгтөйсөн тэр тусман газар дээрх ганц хүүгэн номон хааны илсэнд булснаас хойш энэ бүхэнд өөрөө буруутай юм шиг хүний өөдөөс ч ихцэлж харахаан болсон цонхихор эцэнхий эхнэрийнхэн галан бөксөн амьгүй нүдээр газар шагаан гүлэрч суухыг хараад буцааж тавилаа. Хиндэ юу ч гэрээслэх вүлээ дээ. Ингээд элэнц хуланцаас үе дамжин ирсэн эцгийн хүндэт сэлэмний үзүүрийг хүүснийхэн дээхэн талд маш тайвнаар магадгүй ямар нэгэн чухал цэгийг онилох мэт чиглүүлэн нямбай наргагүй толгож барьлаа. Эхнэр нь эр нөхрийнхөө дарчилахыг хар зөрөглөхгүй тул Кашакун хөлсөлсөн боловч Такаяма түүнийг авахыг хүссэнгүй. Тэрээр нүдэн хагас анин
сүүлчийн удаа гүнзгий амьсгал аваад ямар ч аимшиг үхлийн дарчлааныг хүлээж авахд бэлэн болж хөмхийг нь 100 нүд өрөмхийн зураг хүчтэй бүлэлтээр хөвлийг нь нэвтлэн огцом татаж гидсээ хүллээ. Тэр агшинд ч өнөөхөл найзыг нь оршуулж байсан Орос цэргүүдийн ёслолын буун дуутай зэрэгцэн манжуурын толгод сэтгэлд нь нүрэглэн зутгахтан эгнээгээр жигдрэн жагсан дайчид шиг давшингуй ямархан нэгэнд урайлан дуудсан хүчрхэг ялалтын марш шиг бадрангуй ирч хүчээр ааглан цог жавхлантайгаар зүрхэн дундуур нь туучв. Дакаяма Оросууд энэ хөгжмийг ялагдаж байхтаа бичээгүй гэж юу? Химэн шивнээд мөнөөх аялгуунд эцсийн амьсгалаа үлгийдүүлвэ.